За тэгээ хуулийн төслийг бол тэгээ хилцэсгийн шийдээд ажлын хэсэг гараад ажиллах болцоотой гэж харагдаж байна. Бас шадар сайжчихсан энийг тал талаас нь бүрэн ярилцах болцоотой гэж байна. Тэгэхээр өнөөдөр яг хөө зүгээр олон нийтэд бас мэдээлэл хүргэх үүднээс бас хэд асуулт асууя гэж бодож байна. Ер нь энэ 6525 стандартыг цаг хугацааны хувьд авч үзвэл 2000 он гэхүү 1990 оноос хойш ер нь хичнээн стандарт байна. Одоо бид эдгээр бол одоо зөвлөлтийн гэдэг юм уу зах зээлийн шилжилтийн үед батлагдсан. Ийм стандартууд энэ хэдэн үеийг эзэлт юм бэ? Ер нь стандартыг апдейт хийх гэдэг юм уу шинжлэх энэ хуулийг гэхээс илүүтэй 6500-г шинжлэх шаардлагыг хүчингүй болгох энэ асуудлыг мэргэжлийн холбоотой хийх тийм хөдөлгөөн аян хөрнүүлж болох уу? Энэ дээр бас та юу гэж бодож байна? Мэргэжлийн холбоотын татаа оролцуулаад салбар нь өөр өөрсдийнхөө асуудлыг хилцдэг. Тэрийг нь баталгаажуулаад өгөөд энийг одоо нэгдсэн байдлаар мөрдөх гэж бас болдгоо юм шиг стандарт төр. Стандартыг хангуулах гэж ярьд юм бэл. Өөрөөр хэлэх юм бол стандарт бол минимум шаардлага. Тэгэхээр энэ минимум шаардлагаас өсгөж тэр үйлчлэгийг эсвэл тэр бүтээн байгуулалтыг хийж болно. Тэгэхээр энэ стандартыг мөрдөх гэж ярихаасаа илүүтэй стандартыг хангуулж ажиллах, стандартын тэр шаардлагад хангаж ажиллах, түүнээс илүү үйлчлэгийг үзүүлэх гэдэг энэ концепцээр энэ хуулийн хүүгд нэр томьёо ормоор юм бэл. Яг мөрдөх гэчээр хим хэмжээ болоод хууль шиг болчихдог. Хоёрдугаарт өнөөдөр нэг 700 орчим хууль 2500 орчим дүрм журмаас гадна 6525 гэдэг маань үндсэндээ бараг л хууль болчиход байгаа маа шадар сайтай. Стандартын энэ тохирлын байгууллагын чинь бараг баг их хурал гэдэг байгаа шүү дээ. Усыг хурлаас мандат авч иж захиргааны хэмжээний акт баталж яхад стандартыг яаж батлагдсан мэдэгдэхгүй баг стандартууд баталж байна гэдэг зүйл байгаа. Нэгдэлтэй тэр юу шүүмжил дагуулж ирэхээр стандартыг батлах энэ процесс ил тод бос байгаа. Яаж явж байгаа батлагч байгаа. Тэгэхээр энэ хуулийн маань бас нэг анхаарах зүйл нь энэ процессыг ил тод болгох, оролцоог нь хангах энэ чиглэл рүү нэлээд хэдүүлээ анхаарал хандуулж өгөө гэж би одоо бас хууг шинэ үед бодож байна. За тэгээд энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг юм уу евро стандартуудыг шууд нутагшуулчих юм ярддаг мөртлөө бас их төвөгтэй. За энэ нефтийн үйлдвэрийг барихад хүртэл тусдаа хууль гаргаж ижил ойлголцсон. Уг нь стандарт тохирлын хууль бол барилгын хуулийг харахад болчих гээд байгаа юм шиг мөртлөө салбарыг нь мэдэн бодолдог. Энийг ерөөсөө хэрэгжүүлэхээс зайлсхий гэдэг. Тэгэхээр энийг бүр нэг тодорхой болгоод үнэхээр бидэд одоо хүлээн зөвшөөрөгдсөн тэр олон улсын стандартыг шууд мөрчмөр байгаа байхгүй. Угаасаа бидэд нефтийн үйлдвэр барьж үзээгүй. Угаасаа бид нар магадгүй одоо цахилгаан станцуудын шин технологи барьж үзээгүй байхгүй. Тэрийг шууд авч хэрэглээд аваад хэрэглээ явчихын оронд бараг л нутагшуулна, орчуулна гэдэг 3-4 жилийн ажлыг яриад ингээ бүтээн байгуулалтын ажлуудыг гацаадаг, саатуулдаг юмнууд байна. Энийг одоо яаж шийдэх вэ? За дээрэс нь яг нэг ийм зүйл байгаамаа. Энэ сайн зэрэг шүү 1 минут. За хууль санаачлагч шадар сайд бас хариулж өгөөч. Энэ нүүбийн одоо стандартын одоо зарчим бол стандартыг бол заавал дагж мөрдөх бичиг баримт биш ээ. Энэ бол минимум буюу сонгож хэрэглээд энээсээ л дээшээ шаардлагыг мөрдүүлэх ёстой гэдэг. Манай хууль маань бол дагж мөрднөг ороод ирж байна. Тэгэхээр энэ одоо яг нүүбийнхаа тэр зарчим энтерч нийцж байгаа юу? Техникийн одоо зохицуултыг бол заавал дагж мөрдөх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд энэ шинэ хуулийн үзэл баримтал дээр ер нь хэр нийцж орж ирж байгаа юм бэ? Жишээ нь одоо барилгын салбар зам дээр одоо бараг танк явах хэмжээний стандарттай зөвлөлтийн стандартууд мөрдөгдөд байдаг. Инээсээ бид нар ерөөсө хэмэлт хийж чадахгүй. Технологи сайжраад байдаг. Хөнгөн эзлийн одоо гүүр барьж болохоор байтал стандарт нь ийм гэдэг нүсэр гүүрүүд одоо барьж байгаа байхгүй. Одоо энэ балконууд байна. Галын аюулгүй байдлыг хангах гэж болохоос яг үндэ хэлэхэд дулаан алдагдлыг хамгийн их хийдэг. Үйлдвэрсэн дулааныг алдагдуулж байгаа юм чинь нийтийн орос усны энэ балкон багхгүй. Энийг аваа ичихээр стандарт ийм л гэдэг. Тэгээ бид За хариулт 7 номер. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За стандартын тоо насжилтын асуудал асууж байна. Тэгэхээр 1961-ээс 90 он хүртэл манай нийт стандартын одоо 6733 стандартын 1154 стандарт одоо нийт стандартын 17% эзэлж байна. За 91-ээс 2000 он хүртэл 750 стандарт буюу 11% нь эзэлж байгаа. За 2001 оноос 2010 он хүртэл 2147 стандарт ба нийт стандартын 28%. За 11 оноос хойших
20 он хүртэл 2016 стандарт буюу нийт стандартын 29% эзэлж байгаа. Тэгээд үлдсэн стандарт нь бол 21 оноос хойш стандарт ингээд эзэлж байгаа гэсэн юм статистик тоо мэдээлэл манайдаар байна. Стандарт бол өөрөө бол инновац шилдэг технологиг агуулсан байдаг гэдгийг бол бас энэ дээр хэлэх ёстой. Стандартыг хэрэгжүүлснээр Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах тийм нөхцөл бололцоо хангагдаж орж ирнэ гэдгийг бол энд бол дурдсан зүйтэй байх. За Альтрун Бачимик гишүүн хэлж энэ тэр тоо асуудал яриад байна. Тэгэхээр Казак манай бүгд найрамд Казак улс бол 73,000 стандартаа, бүгд найрамд Хятад ард улс бол 14,000 стандартаа, за Оросын холбооны улс 44,000 стандартаа, за Канада улс гэхэд 173,000 стандартаа, за Америкийн нэгдсэн улс 200,000 стандартаа. Яг стандартынхаа тоогоор аваад үзэхээр манай Монгол улс бол стандартынхаа тоогоор хамгийн бага улстай ордгоо гэдэг бас энд хэлье. За стандартыг яагаад заавал хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг асуудал энэ дээр бол яригдаад байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үеийн үйлчлэгийн асуудал яри 2022 онд хийсэн одоо барилга, эрүүл мэнд, хүнсний салбар дээрээс 2000 гаруй стандартыг үйлчлэг хийсэн. Энэ дээр бол 1100 орчим стандартыг бол шинжлэх, сайжруулах, шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Үүнээс ерөөсө одоогийн байдлаар ерөөсө 20% нь л одоо ингээд сайжирсан байж байгаа. Тэгэхээр ингээд цаашдаа бол бид нар стандартыг бол эзэмжүүлэх, стандартыг хэрэгжүүлэх, стандартаар хяналт тавих асуудал бол зайлшгүй ингээд хөндөгдөд явж байгаа. Тэгээд өөрчиг асуулаа. За энэ асуултууд нь ингэж хариуллаа. За амар сайхан сайд. За Монгол улс 1997 онд дэлхийн худалдааны байгууллага дэлгэснээс хойш энэ олон улсын стандартын байгууллага цаашлах юм бол энэ олон улсын цахилгаан цахим одоо төхөөрөмж сүлжээ эрчим хүчний стандартуудыг мөрдөх хүнсний аюулгүй байдлын стандартын байгууллага гэдэг энэ байгууллагуудын дүрм журмыг хууль тогтоомжтой хэрэгжүүлж бас дагаж мөрдөх үүргийг хүлээж ирсэн. Нэгдүгээрт нь за хоёрдугаарт бол энэ хүрээнд олон стандартууд батлагдсан. Ер нь бол манай улс ялангуяа 2000 одоо сүүлийн 2020 оноос хойш бол олон стандартууд өөрчлөгдөх, шинжлэгдэх ёстой байсан боловч дөнгөж 30 гаруй % нь шинжлэгдсэн. Цаашаа 60-70% шинжлэх шаардлагатай. Ингэж шинжлэхдээ тэрийн стандартыг баталдаг мэргэжлийн байгууллагуудыг сайн одоо зөрг гишүүний хэлдэг илүү чанаржуулах, мэдлэгжүүлэх, илүү ил тод нээлттэй болох тухай асуудал. За мандахай гишүүн асуулсан.